Дараагийн мэдээлэл нийслэлийн 7 дүүргийн багангийн сурагчид энэ 7 хоногт цахимаар хичээллэг болсон. Үүнтэй холбоотойгоор багш нараа өөрсдийн нөөц боломжит тулгуурлан зайнаас хичээлийг зааж байгаа. Тэгвэл 21-р сургуулийн 5 дугаар ангийн багш сурагчдаа гэрээ цэвэрлэх, хөргөгчөө цэгцлэх, бүтээлч даалгавар өгсөн байна. Энэ нь сурагчид төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн бодит үр дүнгээ өгсөн даалгавар болж байна. Иргэний ёс зүйн боловсрал дээр өөрийн хамгийн сайн хийж чаддаг гэрээ ажлаа хийх нэ. За тэгээд эрүүл мэндээрээ хоол хүнсээ зөв хадгалах арга сэдвийн хүрээнд 27-оос 28 хүүхдээ их бичих нэ. Дээрээс нь хөргөчөнд байгаа хоол хүнсээ ангилж янзалж цэгцлэх юм байна. Тэгээд эднэрээ бүгдийг хийж дуусчаад зургийг дараад бичлэгээ хийгээд групп руугаа явуулах юм биш үү хоёлоо. 5 дугаар ангийнх нь нийт 10 орчим хичээл үзтгээс иргэний ёс зүйн боловсрал болон эрүүл мэнд дээр багш нь дээрх даалгаврыг өгчээ. Сурагч бэлэгтийн хувьд хамгийн сайн хийж чадах гэрээ ажил нь тоос оруулах. Иймээс гэрийнхээ тоосыг соруулж хөрөгчнийхээ хүнсийг ялгаж цэцэлсэн юм а. Ингээд ээж нь бичлэг зургийг ангийнхан групп руу илгээн баталгаажууллаа. Өмнө нь ер нь багш нь иймэрхүү даалгавар ер нь өгчээсэн үү? Өгж байгаагүй. Ийм даалгавар хийсэн чи ямар санагдав? Шалгуур шиг санагдсан. Ямар шалгуур шиг? Нөгөө гэрээ ажил хийх. Өмнө нь ингэж хөрөгчөө цэвэрлэжсэн үү? Нэг удаа цэвэрлэж ирсэн. Ингэж гэрийн даалгавар хийх ер нь чамд өөрөөр ямар санагдав? Шалгуураас гадна. Дэжигээ санагдсан. Гайгүй. Дээш нөгөө бичлэг болохоор жаахан сандараа багш нөгөө коммент хэсэгтээ юм бичих юм ах гэж сандараа л тэгэл. Тэгээд ээж бичлэг хийсэн. Бэлэгт коронавирусын үеэр анх сурагч болж байсан тул цахимаар хичээллэж байсан туршлагатай. Харин багш нь анх удаа ийм бүтээлч байдлаар даалгавар өгсөн нь маш үр дүнтэй, сонирхолтой байгааг түүний ээж хэллээ. Айгу хөвгөлтэй байсан. Гэрийн даалгавар гэр бүлээрээ хийж байгаа юм чинь. Тэгээд за юмаа хий, бичлэгийг хий, зургийг чин дарыг гингууд хүүхдүүд бас нөгөө нэг айгу сонирхолтойгоор дуртай халиу хурдан зураг дарааж хурдан бичлэг хийгээч. Алуу явуулсан юм уу, явуулаагүй юм уу гэд айгу нөгөө хүлээцтэй бас ингээ хурдан явуулгаад үр дүнтэйгээр хийж эхэлж байгаа. Тэндээ бас айгу хөрхөө үнэнчээр хандаж хийж байгаа хгүй зүгээр нэг хальтмалт хийх биш. Тэгээд дээрээс нь нөгөө бичлэг хийгээд явуулахаар нөгөө ангийнхан хүүхдүүд нь харна штэ. Тэгэхээр бас нөгөө нэг арай өөрөөр харагдах буюу илэрхийлэх чадамж нь нэмэгдэж байгаа болооч гэдэг бодол төрсөн. Боловсролын яамнаас захим хичээлийг зохион байгуулахдаа багш нарыг өөрсдийн нөөц боломжтой тулгуурлан заах чиглэл өгсөн. Гэвч зарим багш захим хичээлийн хүрээнд даалгавар өгөөд орхих, зарим ахмад багш захим хичээл зааж чадахгүй байгаа юм а. Түүнчлэн зарим сурагч утасгүй интернетгүй зэргээр захимаар сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл толгорч байгаа. Харин энэ нөхцөлд энэ мэт бүтээлч даалгавар өгсөн нь илүү үр дүнтэй байгааг сурагч бэлэгтийн жишээ харуулж байна.